хата сайн мансан уу. Аа жаа. Надад энтэй аймгийн өмнө дэлгэр сумын Дамбангийн тангад гэдэг 5 дугаар багийн иргэн байна. Манай өгшнийг Чиндийн ганц хэсэгт бид хоёр маллаад 30 жил болж байгаа шүү дээ. 96 оноос хойш эхэлсэн дээ. Зах зээл эхлэхээс өмнө нэгдэлд автан жолоочоор ажиллаж байсан. Тэгээд л хувийн малаачхай одоо хүртэл явж байна да. Дээхэн чинь бол улсаас бүх юмыг хангадаг байсан. Одоо бол өөрөөсөө л бүх юмыг л өөртөө сайн ажил мал ахыгаа сайн ажиллаад л байвал малын чинь ашиг шиг мэдчих очроо шүү дээ. Анх бол хойшооны талаар нь ойлголт байхгүйсэн дөө үнэ. Би хойшооны хэлсэд энэ 3 жил болж байна да. Энэ хамтын хүчээ нэгтгэл юм тон хэрэгтэй мэдгэл үнцэн ойлгосон. Хамтын жалгын нэг байснаас энэ хамтын хүчээр л явал бүх ажил үйлсэн бүтэмжтэй болно. Өвс тоосооч бай, хадлан бардаа энэ хамтын хүчээр л авчихна. Яг өөрсдөө болохоор бас хэцүү шүү дээ. Хүн бүлээс ахуулаад хүн бүл дутмаг байна. Ямаас амжих гэсэн ялгаагүй шүү дээ. Одоо дан өөрсдөө самж чадахгүй шүү дээ өгшин битээ. Тэгээ хүн амтнаар самнуул шүү дээ. Өмнө бас нэг хоршонд орсон юм аа. 10 маад байх юм бол эрт шүү нэлээ эрт орсон. Тэгвэл малаа дагнахгүй хажуугаа дахиад нэг давхар ажил их нь өөрт нийцүү байсан байлгүй. Соорож өгсөн шүү дээ. Өгсөн. Өгөө тэгээд тэрийг эргүүлж аваа инээ тэгээд тийжгээрээ л өнгөрсөн. 10 ган үнэ. Заримдаа сүү ороогүй үед нь 20 дүнэ энэ саачдгийг. Сүү орчвол тэгээд сав дүүрлээ бол тэгэл гаргачдгийг тоо. За, татаараа минийхөө. Тэр хоо. Холи татчих. Унтаад үлдсэн юм уу? Би анх мал дээр гараад мал цөөхөнж байсан. Тэгээд ноолоор бол маш муу байсан хөө манай яманы ноолоор. Тэгээд сүүлд юу яагаад н баян дэлгэрээс нэг ухан авчираад. Тэгээд тэрнээс хойш л одоо яманы ноолоор энэ онтоо болсон шүү. Ган шараас бас нэг ухан авчирсан. Тэдний нөлөө их орсон. Манай одоо ямаанд маань. Гэхдээ би тэд ямаа самнахтаа юу яадгийг бүгдийн гараа мэддэг байхгүй юу. Тэгээ ер нь нэгэ таарах ямаа байвал тэгээд дотоодоо хэрэгцээндээ хэрэгэлчээд араа баригтайг нь тэгээд үлдээгээд. Тэгээд тэрнээс хойш бол ямааны гарц бол юу жигд болсон. Тэгээ 300 400 гэдэл манайх ямаа тэгж л 600 тонн 300 ямаатай л байна да. Ноолорын бодвол өсгмөр байгаа нь өвлийн цагт нэг хэвтэл хэцүү байдаг байхгүй юу. Хэвтлээ илүү үлдээгээд байдаг. Хойно бол хэвтлээ үлдэхгүй л да баригтай. Сургуульттай сайн суулаа их юм мэдэж авлаа да. Багийн оролтож энэ цөөхөө очдөг юм шүү дээ. Би ч нөгөө багаасаа жоохон хол болохоор тэгээ энэ суугаад бас зөндөө юм мэдэж авлаа. Тэгээ юм мэдэхгүй явуулж ийсэн юм да бид нэлээ хосоргдсон. Байна гэдгийг өөртөө ойлгож авсан. Хоёулаа сонсч үлбэл хэрэгтэй шүү дээ. Хацаараа сонсчод ирж дотор өдөр. Хагас дотор ярина. Өөрийгөө сэлж чадахгүй шүү дээ. Энэ ч нэг орсгол ус маань шүү дээ. Энд чи орсгол ус. 1 км л. Энэ бол ойрхон чи бүр ойрхон. Энэ ч жоохон ганцтай. Одоо жоохон бороо. Тэгээ нөөц бэлчээрийг үйл өвлжөөнийхөө урдханд нэг жохон талбай гэдгийг хавар зааны. Одоо хадлан мордоогоо авдаг. Тэнчнээс жоохон өвтөөс аавна. Бэлчээр жоохон чөлөөлөх хүн адил ирээд идчихнэ. Тэгээд өөрсдөө л иддэг юм бол. Энэ хамтрууд олон жил идэхгүй шүү дээ. Тий. Нөөх л тий. За бэлчээ ашиглах талаар бол аль болох л өвлжээ хаваржаанаас энэ цаг хугацаанд нь гарцтай юм отор нүүдэж жоохон хийжлээ хэрэгтэй юм л их удаан суулгүй тийм ээ. Нэг дараа удаан суулгүй бол залуухан ч байсан дөө тэгээд сард л одоо нэг 10-аас ахуй нүүдэг байсан. Өглөө эртээ өдөрт бүр тогж өглөө эрт айл босоогүй байх шахтуул нөгөөд очиж гэрээ барьсан байдаг гэсэн да. Сайхан эрт. Жилдээ нэг 3 4 нөөж байгаа юм да үнцэнтэй. Одоогийн байдлаар бол хамгийн гол бэлчээрийг одоо нэг хувьчилж л болохгүй. Нэг ахал гэж бодож байна. Хувьчил бол тэнээс айсан бол одоо хувьчлааг багтлаас бол чиний минийх гэдэг юм чинь хувьчилж гол бүр айлга алт шүү дээ.
Тэр бол манай Монголд бол таарахгүй л бэлчээрээ манд очиход бол. Нэрийг нэгийнхээ нэг нутг дээр боогод яг тийм ойлгомжтой байна. Зарим нь чанта хамаагүй ям юм өгч гисэн би нэг жижигч яадаг гэдэг хүнч байгаа. Хүнээсээ шалтгаална. Өглөө босоод мал сүргээ харахыг хамгийн сайхан жаргалтай үйл байхгүй шүү дээ. Хаварын цагт бол нөгөө төлөө харах бол бүр гоё шүү дээ. Ааварс нь хичнээн хонь юм хорглоо л гэдэл өглөө босоод лавтал харна шүү дээ. Ерөнхийдөө мал нэг жилб сайтай байх юм бол тэгээд хонь юм хоргол болох ажил бага л орно шүү дээ. Та жилб гэдэг нь тар хурцтай л байх юм бол ерөнхийдөө гайгүй их гардаад авах яарлаг байхгүй. Шуудаа бол манайхан ч үндсэндээ нөгөө одоо юм янцаа удаад дийждэг байхгүй юу? Ерөөсөө тийм. Сая бол нэг даав юм шиг шуудаа л өгч ирсэн шүү дээ. Тэгээ нэг томоо хэдий карттай. Тэгээ цаад нөгөө тэр компани л өгсөн байхгүй. Тэгээ тавар ноолоор болохоор өөр шуудан утга. За. Тийм. Танах тэгээгүй. Тэгээгүй. Хийгэр гэсэн тийж өгнө шүү дээ. Агол дээр акцаа нэгдээ нэг ходроо цайзтай авч гэдэг гэсэн байна. Пүүх аалн тэр үдчихсэн юм шүү дээ. Аюулт өгсөн тэр юм. Талаас дамжлаад аваад бичих шахна юм. Ястай хийцээ. Үнэн хийцээ. Одоо бол энэ сайхан болсон. Орчинд бол хэмжээний бүх юм өнгө чинь. Мөнгө цаасан шууд ороод л ерөөсөө. Цаашин тэгээд энэ Монголд үйлдвэрлэлээ тэг угааж ярьчаад тэгээ гадагш нь бүр цаашаа өчтий юм байна лээ. Тэрийг л харсан. Та нэг тахаар биш аваад болгодог юм шиг үлдээ дээ. Тар хурс сайтай яг нь ноолоор ахуулгаар тар хурс жоохон таархан байх юм бол тэгээд авах ноолоор маань араа багасна л гэсэн үг дээ. Нөлөөл. Тар хурс үл ястай нөлөөл шүү. За хамгийн олон эрүүл сарвал явж явж бүх юм бүтэн дэлгэж бодож байдаг шүү дээ. Хүүхдээ одоо угсан нөх овоолсон шар үлдэх хөөгөл ичээдэг шүү дээ. Онгон байгаль ямар байсан тэр чигээрэл байж бол гоё харагдан да. Хооч үед маань.